Ази Европын орнуудаас импортлсон шинэхэн жимсгэн чанартай хүнсний ногоо, байгалийн аргаар хатаасан жимс, бүх төрлийн дээд зэрэглэлийн үзэм, амт, үнэр, шимт хичээлээ бүрэн хатгалсан эрүүл хүнсийг гэртээ хургуулсан аваарай. Чанарыг мэдэр байгалаас шууд ханд. Бид тэргүүн жимс, тэргүүн чанарыг эрхэмлэнэ. Орос чулуун халаагуур Tepleko ердөө 400 ватт зарцуулагдах тогны хэмнэлттэй. Гадаргуу дээрээ 90 градус халж 8-9 м2 халаана. Tepleko 10 жилийн баталгаа. Казахстан улсын номер 1 брэнд Sauli. Сайн бичэн вафлийн өргөн сонголт. 1942 оноос өнөө хүртэл чанараараа танигдсан Арахат брендийн чихэр шоколад. Мөн Баян Сул брендийн бүх төрлийн амттан Монгол улсад албан ёсны эрхтэйгээр бөөний үнээр борлуулж байна. Жинхэнэ Казахстан амт, оригинал чихэр Монгол. Өнөөдөр дэлхийн нийтээр өөрийн гэсэн тодорхой бурхантай, тогтсон зарчимтай, үнэт зүйлстэй сүшиг бишрлийг шашин гэж тодорхойлжээ. Ямар ч шашны хамгийн гол сургаал бол нүгэлхийхээс зайлсхийж, буян буюу бусдад хэрэгтэй зүйл хийх гэж үздэг. Архиталт, ядуурл, хүчирхийлэл, гэмт хэрэг, сүнс, хий үзэгдэл гэх мэт бусдыг түгшээсэн нийгэм оршин тогтносоор 800 жилийн тэртегээс олон шашныг хүндэтгэж ирсэн монголчуудын амьдрал болоод нийгэмд тулгамдж буй олон асуудалд эдгээр шашин шүтлгүүд бодитоор эерэг нөлөө үзүүлж чадж байгаа юу? Бид шидтнийг бус эгэл жирийн иргэдийн амьдралд тусалж зөв зам руу хөтөлж байгаа нэгнийг онцолж байна. Үнэн бай төсөл. Таны шашин гэж юу вэ? Шашин гэвэл одоо хүний л нөгөө итгэл үнэмшил байх та. Би бол тэгж л боддог. Өөрөө нэг айхтар тэгж нэг шашин шүтдэг болохоор. Би шарын шашинтай. Яваа шашингүй. Би шашин шүтдэггүй. Аха. Шашин гэдэг чинь ердөө улс үндэстнүүдийн хэв шинжийг хадгалсан, оюун ухааны онцлогийг хадгалсан тийм л юу штэ. Одоо хүмүүжлийн хэрэгсэл штэ. Шашин гэдэг бол энэ бол өөрийнхөө яг тийм амьдралаа алдсан үед өөрөө тийм итгэх зүйлтэй байх үед шашинтай сонсож боддог. Гэтэ би бол шашин өөрөө сонирхдаггүй. Уучлаарай заагүй авч. Бид нар болохоор одоо нэг хувилгаан дээр очих гээд байгаа байхгүй. Тэгээд хэрэг засал ном хийх гээр бол хамт явж болно. Тэгээд та завтай байна уу? Завгүй байна. Би боддис одоо энэ шарын шашинтай. Манай өвгөө ээжийн талуус лам байсан. Тэгвэл хэдүүлээ одоо тэр хувилгаан дээр очиод танд хэрэг асуух зүйл байвал те ярилцах зүйл засуулах засал байвал одоо бүгдээрээ хамт одоо шууд яваад хийх боломжтой те. Боломжтой. Юу цаг байна зав байна. За ирчлээ хаа. За ирсэн. За одоо энэ ч үү те. Одоо ийш яхаа хоёул ийшээ гараа. За нөгөө хүн маань энд байгаа. Зилээ одоо ийшээ гарнаа. Энэ зам гайг байна. Гайгүй гоё тэгшин замтай байна. Замтай байна. За та тэгээд ороод юу асуух уу те? Одоо нөгөө хүнээсээ юу асуумаар байна? Ярмаар юм юу вэ? Тэдрийгээ гоё бодоод асуултуудаа бодоод. Одоо яаж бэлгэмжих вэ? Та асууж юм бэ? Аха. За ийм юм биш те. Ямар олон шатаа газар хийж одоо. За. Сайн байна уу? Сайн байцгаана уу? Бид үнэн бай нэвтрүүлгээс явж байгаа юм. За. Тэгээд цаг авсан байгаа. Багш хуйлгаан багш дээр цаг авчихсан байгаа. Тэгээд орох гээд. За. Багш маань одоогоор төр байхгүй байгаа. 2 минутанд төлөөгөө сууж байгаа. Нэвтрүүлгийн үед итгэгч ENP стандартын хавтан Formor. Байгаль дээлтэй хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хавтан. Хамтрагч тэргүүн жимс. Жимс хүнсний ногоо хатаасан жимс, нарийн ногоо хүргэлт. Хамтрагч Орос чулуун халаагуур Tepleko өөрөөр ажиллана. Сайн байна уу?
Сайн байна. Би тантай нэг утсаар холбогдсон доо. Үнэн бай гэд нэвтрүүлэг хийж байгаамаа. Тэгээ манай дугаарт оролцоод өгөөч гэд тантай утсаар холбогдсон. За. Тийм тэгээд бид нар ингээд талбайгаас ингээд энгийн хүнийг авчирсан. Тийм бичлэгтэй юм. Тийм танд хэлэхгүй шууд л ороод ирлээ. За яасан. Хүн үзүүлэх бичлэг хийе. Тий. Одоо бид нар ингээ үнэн хүнийг хайж байгаа байхгүй юу? Үнэн бай гэд одоо арт түмэндээ нэвтрүүлэгт орж ин гэсэн үг. Энэ минь хэлж болдгоо. Ари уцаар би өмнө танд нэг хайлт хэлсэн тэгээд. Эндийгүүд харин. Одоо энэ чинь хүний хувийн мэдээллийг хамаагүй ингээд гаргаад иж болох юм хүн зөвшөөрөл авсан. Өөрөө зөвшөөрсөн. За. Сайн байна уу та? За сайн байна уу та? Сайхан амарч байна уу? Сайхан амарч байна. Танд энийг яагаад гэсэн? За таныг надад үзүүлээд бичлэгийг чи хийгээд нэвтрүүлэг болгоно гиндэ. Тийм би энэ бүр зөвшөөрсөн юм уу та? Баярлалаа зөвшөөрж ирж байгаа би бүр болгоо яагаад бүр аргаараа явж ирсэн. За. Нүдний шил авч болох уу? Таны хараа зүгээр үү? Энэ хараа 98 алдагдлаа. 2% харж байгаа. Тэгээд нүдийг хараад гарсан шил. За тэгвэл та нүдний шилтэйгээ ярьчих. За. Наад хоолны амн дээр чи юу байгаад байна? Энэ гоорс байгаа. Энэгээр ярьж, энэгээр амьсгалж байгаа. Яа. Харин тийм ээ багш минь ийм гай зодон тохиолдчихвол тэгээд аргаараа явж байгаа санаангүй байж байгаа хүмүүстэй таараад байна. Тэгээд тань дээр хэм бүр уугантаас зөвшөөрөө өгөөд гэсэн. Чойжон гэдэг бол юугаараа бол төв дөрөө бол ерөөсөө номын сахиус гэсэн үг. Чойжон. Тэр чойжон буюу номын сахиусыг буулгаж байгаа хүнийг бол чойжон ч гэх ёстой. Манайхан чойжон гэж л яриад. Өөр номын сахиус гэдэг шууд ярьж зохиолч биш, зохиол гэж яриад байгаа тайлбар болж байгаа. Яг монголчуудын ерөн зүгээр төрөө үед хэрэгжилсэн хэллэг нь бол гүртэн ба. Өөрөөр хэлбэл бол чойжон буюу номын сахиус буулгадаг хүн бол гүртэн ба гэсэн ийм хүмүүсээр гэсэн үг. Энэ манай практикт байсан. Буддын шашинд манад бол одоо 1578 оноос хойш одоо Автасаа хаанаас хойш болов жишээлх юм бол хэдэн зуун жил байгаа билээ тийм ээ. Энэ хооронд бол маш олон чойжинч байсан. Чойжин гэхээр ямар сахиус вэ гэхээр эн чинь одоо тухайн Монгол сахиус дотор чинь эн чинь хоёр хэдэн сахиус байгаа. Нэгт нь ямандаг, хоёрт нь очроо. Үлдсэн нь болохоор одоо юу гэдэг 8 болохоор чойжин сахиус болдог. Ядам хэр чинь одоо юу гэдэг нэг бурхан талдаа гараа авчдаг байх нь шүү дээ. Тэр чинь үлдсэн 8 нь болохоор чойжин байх жишээ нь. За тэнгуүтлээ одоо юу гэдэг нэг чойжин гэж нөхдүүд гэж байна шүү дээ. Тэгэл хам сахиус бол одоо юу гэдэг нэг битүүндээ сайхан бид нар чинь нэг хамаа битүүн өдөр дахиад 3 ус тавиад нөгөө баруун орчлондоо дэрс авчуулаад нөгөө луусанд нэгэл ундаал нэгэл зан үйл үлддэг шүү дээ. Шинэ нэг өглөө нөгөө 3 үсэндээ өслөө шивнээд өргөх ч юм уу ийм зүйлүүд байдаг шүү дээ. Нөгөө одоо 8 чойжин сахиусанд бол нэг охин сахиус байгаа даа шүү. Төгсцөх охин дэнгэр гэдэг. За одоо үн чинь бол нөгөө хоёр нөхөд байна шүү. Энэ зүйлүүдийн нөгөө нэг сахиусны өмнөөс сахиусны одоо юу гэдэг нөхдүүд нэрж буудаг авах гэдэг шүү. Тэр нь одоо юу гэдэг тухай бүтэн өмсгөлтэй байх юм уу? Яаж болох вэ? Түүний үүднээс буудаг авах нь ш. Тэрсүүл одоо хамаагүй одоо юу гэдэг нөгөө ийм гэхээс болдоггүй авах нь ш. Тэгэхээр одоо юу гэдэг чойжин гэдэг чи бас нэг үе шидтэй. Бүртэн гэж гэдэг чи үе шидтэй. Бас нэг одоо юу гэдэг нөгөө сахиус залдаг, барьдаг, буулгадаг, чин дээдэлдэг ингэ чи дотроо ялгамжтай үе шатуудтай. Тэгээ одоо юу гэдэг нөгөө шиний 29-нд дахиад бус зан үйлээр тухайн одоо юу гэдэг зан үйлээс гадна тухайн одоо зан үйлд хэрэглэгдэх бүх зүйлүүдийн бэлэн болгочих өмсгөлийн өмсчиж одоо юу гэдэг гүртэн байд юм уу чойжин байд юм уу буудаг байх гэдэг шүү дээ. Та хаана явж ийсэн? Би талбай дээр байнгын сууж байгаа та сөүлээд. Сугатрын талбай дээр үү? Тий 3 сарын 15-наас хойш энэ танд байсан идэх сайхан гэдэг нэртэй ханд ажиллаж сууж ийсэн. Ямар ханд үг нэ? Идэх сайхан. Идэх сайхан. Учир нь Өчигдөр би нөгөө Монгол улстай имжлэг хоолж гадаад тусыг зорж байгаа имжлэгэнд явах тэрнийг хандив мөнгөний цуглуулаад суужсэн. Та өөрийнхөө хандивыг өөрөө цуглуулж яах гэсэн үү? Тий. За та.
ээж маань юм би нүгдээ тань тэгээд одоонд ганцаараа тэгээд нэг тусалдын хүн байгаа. Та бол ямар сахиустай холбогдож байна гэж асууж штэ. Тэгэхээр нөгөө нэг сахиус биш л дээ. Олон сахиустай холбогдож байгаа учраас энэ чинь нөгөө хүмүүс нэрлээд байна штэ. Олон сахиустай холбогдоод байгаа учраас тодорхой хэмжээнд одоо сахиусуудыг ингээд нэг зан үйлээр тухайн одоо юу гэдэг сахиуснуудтай холбогдоод байгаа учраас сахиусны нөгөө хуйлсан хийгээд энэ яа цаг хугацаанд нэг өөр хариуцлага гэдэг өөрийн чадах чинээгээр холбогддог байх гэдэг шүү дээ. Тэгэхээр одоо юу гэдэг сахиусны хуйлсан одоо юу гэдэг хуйлгаан гэдэг ч юм уу та нэрлээд байна шүү дээ. Ийм зүйлүүдтэй байгаад байгаа шүү. Тэрээс л нөгөө бус зүйлүүд ингээд нөгөө өгцнэр биш байх гэдэг шүү дээ. За ийм учир өстой шүү. Тэгэхээр нөгөө сахиус за сахиус гэдэг нь болохоор хамгаалагч гэсэн үг шүү дээ. Хамгаалагч гэсэн. Яг нь өөрийн сансан бодснороо явхад юм сайхан хүрмээр тэгтээ нэг өөрийн сансан бодсондоо нөгөө сайн амин садаа гэхчээр эмэгтэй хүний нэхэл мөн одоо юу гэдэг өөрийн төрүүлсэн, өөрийн өсгсөн, өөрийн төрсэн голомттой холбоотой сахиус бурхад шүтэн бас давхар буугаад байна. Мөн одоо юу гэдэг өөрийн өссөн гэр орон хийгээд бас зүйлүүдтэй холбоотой сэвдсэн бас зүйлүүд буугаад байх юм. Тэгэд бас нэг одоо юу гэдэг тэр нэг эмэгтэй хүний нэхэл бас айхтар хатуу буугаад байна шүү тань дээр. Яагүй гэж яахгүй гэж тэгээд яг нэг зүйлийг хэлээд байна. Удмын нэг юм байна эмэгтэй хүний хорлол жоохон тийм гомдол маягийн юм байна гэдэг байгаа байхгүй. Нөгөө хараалаас хүмүүс бол маш их айдаг шүү. Тэр ер нь Монгол хүмүүс зэрлдэг. Хүний нөгөө бодис буюу одоо нөгөө хий төлөв шар бадгана гэж байгаа шүү дээ. За одоо нэг хүний бие энергийн 70% чи юу гэдэг лээ? Ус шүү дээ. Ус тийм ээ шингэн төлөв байдаг тийм ээ. Тэгэхээр ч одоо юу гэдэг нөгөө эрдэмтэд туршилт хийсэн байгаа шүү дээ. Муу зүйл ярьсан усна талст нь өөрчлөгдөд байсан. Сайн зүйл, сайхан зүйл хэлээдээс усна илүү сайхан бөмбөлөгтэй болсон. Чи яг үүнтэй ялгаа байхгүй шүү дээ. Чи муу зүйл ингээл баг нь ингээд дадуулаад ингээд ах юм бол муу зүйл улам хэмжээний хэсчихэд. Сайн зүйлийг дадуулаад ах юм сайн зүйл нь улам сайхан болж идэг. Тэгэхээр одоо юу гэдэг нөгөө хадаг бурхандаа хараал толгойдоо гихчээр хүнд муу үйл хийх, муу одоо чатга тэр зүйлүүдийг олон хийх тусам өөрт ирэх тэр зүйлүүдийг илүү томруулж байна гэсэн үг тий. Тэн ч нөгөө хүмүүн төрлөختөн хийгээд энэ сүнсэн бие хөлж байгаа махан битэнгүч нь сав шимийн хуулинд ороо амьдарч штэ. Тэгэхээр чи нөгөө эргээд буцаад боловсрох гээд байна да. Тэгэхээр нөгөө аль хүн нөгөө муу үйл хийхээсээ илүү тэр зүйлүүдийг нөгөө хийх бодохгүй байвал их сайн. Аз Европын орнуудаас импортлсон шинэхэн жимсгэн чанартай хүнсний ногоо, байгалийн аргаар хатаасан жимс, бүх төрлийн дээд зэрэглэлийн үзэм, амт, үнэр, шимт хичээлээ бүрэн хатгалсан эрүүл хүнсийг гэртээ хургуулсан аваарай. Чанарыг мэдэр байгалаас шууд ханд. Бид тэргүүн жимс, тэргүүн чанарыг эрхэмлэнэ. Орос чулуун халаагуур Tepleco ердөө 400 Вт зарцуулагдах тогны хэмнэлттэй. Гадаргуу дээрээ 90 градус халж 8-9 м квадрат халаан. Tepleco 10 жилийн баталгаа. Казахстан улсын номер 1 брэнд Sauli. Сайн бичэн Waffle-ийн өргөн сонголт. 1942 оноос өнөө хүртэл чанараараа танигдсан Арахат брендийн чихэр шоколад. Мөн Баян сүүл брендийн бүх төрлийн амттан Монгол улсад албан ёсны эрхтэйгээр бөөний үнээр борлуулж байна. Жинхэнэ Казахстан амт, оригинал чихэр Монгол. Хүн одоо юу гэдэг би энд өөрийн чаддаг, мэддэг одоо юу гэдэг
тэр зүйлээрээ туслах маш сайхан шүү дээ. Тэгэхээр одоо юу гэдэг тэр нэг хорлол, тэр нэг удмын чатга, тэр нэг дошгруулсан зүйлийг чинь л харгалж өгч тань тусуулъя да. Яавал сайхан амьдрах вэ гэвэл эн чинь хүн болгон өөр хийж чаддаг зүйл гэж байна шүү. Маш сайн малдаг хүн байж бол, маш сайн тариа тарьдаг хүн байж бол тэрийг төгссөө хийхтэл болчихж байгаа шүү. Заавал одоо юу гэдэг нэг хүн одоо олон зүйл рүү ороод төгс сайн хийж чаддагтай болно шүү. Энд чинь мал аж ахуйн сайн эрхлэхтэл, морин сайн уралдуулахтал, тариагаа одоо юу гэдэг сайн тарихтал, багшаа сайн одоо юу гэдэг 10 жилийн хүүхдийн багш бол багшаа сайн ихтэл болчихж шүү. Энд чинь маш олон өөрийгөө хөгжүүлэх ном байдаг гэж. Нэгийг л барьж хийх хэрэгтэй гэж. Тэгтэл нөгөө одоо юу гэдэг өөрийгөө хөгжүүлэх байд юм уу, нөгөө хөрөнгөтэй болох байд юм уу, баяжчих байд юм уу, тэр нь биелдэг гэж байгаа байхгүй. Тэрийг хэрэгжүүлэхгүй шүү. Өөртөө эзэн болохгүй шүү. Маш олон ном гараад байдаг. Тэр зүйлүүд нэг нь бариад авах хэрэгтэй гэж. Тэгэх юм бол нөгөө чинь яг бодит болчих гээд байдаг. Тэгэхээр нөгөө хүн өөрийн зорьсон, өөрийгөө хийж бүтээгч байгаа зүйлийн төлөө тууштай олон зүйл биш. Нэг л зүйлтэй эзэн байж чадах юм бол түүндээ бол одоо юу гэдэг амжилт хийгээд бус цаад оргилд нь хүрч болно гэдэг судар номд бичсэн байх шүү. Ерхий энэ жил бол тун аятайхан байх шүү. Би хаачин тун аятайхан итгэхээр хурдан засагдана. Эрүүл мэнд бол одоо юу гэдэг мис ажилбар хийсэн ч тэр эмчилгээ хийлгсэн ч тэр хурдан итгэхээр бууж байна. Амь нас бол одоо явчихгүй, амархан явчихгүй гэсэн. Тийм учраас өөртөө тэр зүйлийг маш сайн суулга. Тэгээ сайхан засал номоо хийлгээд энэ бүх зүйлээ ард нь гарнаа гэж одоо сайхан өөрийн сүжиг, өөрийн залбирлаа сайн үүсгээрээ та. Маш сайн сахиусанд одоо юу гэдэг тэр өөрийн ханд мөнгө сайн хурдан бүтэх болтугай тэр зүйлүүдээ маш сайн даатгах. Өөрийн махан биений одоо юу эмчилгээ дамжлагаа тэн дээр одоо юу гэдэг энэ холбогдож байгаа бус зүйлүүдийн шалтгаан хурдан бүрдээд энэ өвчин зовлон энэ бүх муу зүйлийн ард би хурдан гарах болтугай гэдэг өөр үнэн сүжиг сайхан үүсгээ сайн залбираарай заа яа. Тарины хүчвэл хэмжээшгүй. Хэмчих ямарч боломжгүй багтдаг. Тэгэхээр миний хувьд нөгөө энэ зүйлийг хэмжиж хэлнэхээсээ илүү энэ зүйлж нөгөө суралцаж яваа хүний хувьд тарины хүчээр үл таныг хамгаалж болдог. Таны хүсэж байгаа зүйлийг бүтээж болдог. Таны хүсэж байгаа зүйлийг хэрэгшээж болдог. Тийм учраас одоо юу гэдэг нөгөө дараа төрөлтөө бэлдэж болдог. Ийм учраас тарины хүчийг үл хэмжих юмрч боломжгүй. Ирхээ. Нүдний шлээ. Таныг барьж. Тэндээс ташуур авдагч. За энэ болцсон уу та? Өөрөө өгчтэй. Өвдгөлөө дэш. Өвдгөлөө дэшилч. За надраас ахын харж аваа. Дэш өндөр. Дэш өндөр. Босороо. Гараалталтай.
Гараа анги алталж. Дивж байгаа юм шиг ээ. Гараа алгаа доошоо та. Гараа алгаан доошоо ингээд хоёр гараа бишээ. Инг. Гараа ингээд алдалж. Хошоо. Нар зөв гурав яг тэгээд эрг. Дороо эрг. Нөгөө тийш эрг та. Tagad нэг эрг. За хувцас өмсөрөөд. Энэ урсж байгаа самс хамтын энэ хүмүүстэй хэлж өгөөрэй. Зүгээр ажаа. Нөгөө дээдсүүдийн уламжлал, үе дамжлага гэж зүйл байгаа шүү дээ. Тэр одоо үе дамжлагыг л одоо энэ цаг үед бивэл хүний тусын тулд авч тээж заслан болон бусд тийм туслах хэвээр хүмүүст нь тусалж. За одоо тэр чинь нөгөө тарин номын хүч гэж байгаа шүү дээ. Тэр үл хэмжээ шүү. За тэрийг бол одоо аршааны чанарт оруулчих шүү дээ. Тийм тэгэхээр ч одоо нөгөө хүмүүстэй бол нөгөө аршааны чанарт тарины хүчээр оруулж байгаа учраас одоо нөгөө арай өөр амттай болсон баг. Тэгэхээр тэр архийг одоо болгоцсон тохиолдолд тэр хүн бол арх ууж ийн гэж одоо тэр ямар ч тийм градустай юм орохгүй нь шүү дээ тийм. Нөгөө аршааны чанарт оруулж байгаа юм л да тарины хүчээр. Юу онтогж ин танд хашуун уу юу? Бажим дашо. Амтын хэлээрээ та энэ хүмүүстэй. Амтын хэл. Бажим тема гашуун амт. Шорвгуу хашуун уу ямар шух амттай. 3 янзын амт гарна. Нэвтрүүлгийн үед итгэгч ENP стандартын хавтан Formor байгаль дээлтэй хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хавтан. Хамтрагч тэргүүн жимс. Жимс хүнсний ногоо хатаасан жимс, нарийн ногоо хүргэлт. Хамтрагч Орос чулуун халаагуур Tepleco өөрөөр ажиллана. Надад тэр нэг юм гэлээ. Иглэн ингээд аймаг гашуун. Арны тийм өнөр мэдтэй ингээд мэдгцэн сүлд нь бүр ингээд аршаа ус юм шиг давс тэгээд мэдгцэн тэгээд ингээд алзац ингээд шайсаа нэг савар татчихсан мэдтэйчдэг. Одоо хүний толгоноос нэг юм ингээд онд мандаж төгсмөс ч юм уу яг тийм хүн мэдтэйчдэг лөө. Тэгэхээр энэ далд ертөнцийн тухай ойлголтыг яриаг үгүйсгдэг одоо юу гэдгийг шашингүй үзэлтэй хүмүүс бол хэлтгэлтэй ерөөс энэ бол байж болохгүй юм гэж ганц л хариу өгдөг. Гэтэл бодит амьдрал дээр хов хүнээр үздэг юм уу эсвэл одоо тодорхой хамт олонч байдаг юм уу тодорхой одоо нут усныхан ч байдаг юм уу нүдэн дээр нь болсон бодиттой юм сонин хачин жишээнүүд бол ерөөс эртнээс л тасардаггүй байдаг. Ялтгууд одоо юу гэдгийг тэр сүү архийг сүү усыг ялгсан учраас одоо ялгсан гэгээ ингэж алдар хүртсэн гэж байж байна тийм ээ. Тэр чинь одоо ус сүү хоёрыг нэг савнд багт нь ялгаж штеп. Эсвэл одоо 10 жав дахь гэхэд одоо архийг бол ингээд ус болгоод хөрөгчдөг байсан ч гэдэг юм уу. Өнөө зөгч гсэн бас ингээд тодорхой хэмжээнд хүмүүс одоо тэр архины хатуулаг шин чанарын бол бодлын хүчээр одоо өөрчилж байгаа ч гэдэг юм уу. Ийм тохиолдол олон байна. Маш хүчтэй заслыг хийж бодлыг хийчихсэн сая. Бүр өөрт ингээд би мэдгцэн тэр ингээд би ингээд одоо ингээд хийсэн ингээд дараа ингээд би ингээд гол тайвшрал ингээд голдоо бүр ядсан шиг ингээд солиод идэх мэддэг. Нэг юм одоо нэг юм татаалаад ингээд хайж шил санагдсан.
дахиж ирэх гэсэн үү? Намайг бүр ээж тоглоод гэсэн. Өвчнөө идгэж ирээ гэсэн. Өвчнөө идгэн чиний өвч идгэн. Тэгээд ээж таанаас өрөөд ирээ. Бас хамаагүй чамд ярьж болохгүй юм бас энэ байна ингэ. Цаашдаа олон хүмүүст тусдсан болоод та эдэм нэвтрүүлэг үр дүнд хүрээд одоо өнөөдөр яг нөгөө авчирсан Батхоо шиг юм олон хүн байж л байгаа шүү дээ. Ийм олон хүмүүст нэлээд сайхан гүүр болж өгнө баха гэж бодож байна. Энд чинь хүн болоо нөгөө сэтгэлийн амт учраас бие биендээ ийм тустай дэмтэй байх нь л номер 1 асуудал болчиход байна шүү дээ. Тэрнээс л одоо бид нар чинь бус зүйлүүд байна шүү дээ. Сайхан гар утас байна, сайхан машин байна, сайхан гэр орон байна шүү дээ. Хүн гэдэг ёс чинь төө хоол хоцорчод байна шүү дээ. Тэр чинь хүн ёсон гээчгэр чинь нөгөө бус зүйлээс бид чи ялгааг болчиход байна шүү дээ. Тэр энэ хүн ёсыг давхар авч явж ийж энэ бүх зүйлүүдийг эзэн бах гэдэг шүү дээ. Тэр энэ бол одоо юу гэдэг миний туйлын зорилго бөгөөд одоо юу гэдэг та эдэ чинь нэвтрүүлэгтэй бусд одоо юу гэдэг ид шид хийгээд бус зүйлүүдийг одоо янз янзын аргаар юм уу янз янзын зам үйлдвэр янз янзын одоо залдаг одоо юу гэдэг тийм ээ зөндөө зүйлсүүд байгаа бах. Гэхдээ нөгөө рид шид үзүүлээд байхаас илүү бодтой бөгөөд үр дүнтэй хүн тусыг хүрэх нь гол юм аа гэж. Тэгэхээр нөгөө та админ ч гэсэн энэ зүйлүүдийг бодох юм бол нөгөө аль хийж байгаа үйл чинь нөгөө хүрхтэй хурдан байдаг. Яг энэ нөгөө тусч байгаа энэ цагаан гэрэл шиг. Тэгэхээр та эдэм хийж байгаа ажил нэвтрүүлэг олон хүнд сайхан хүрэх байхаа. Тэгээ эрүүл дүрээ орших болтугай. Ази Европын орнуудаас импортлсон шинэхэн жимсгэн чанартай хүнсний ногоо, байгалийн аргаар хатаасан жимс, бүх төрлийн дээд зэрэглэлийн үзэм, амт, үнэр, шим тэжээлээ бүрэн хатгалсан эрүүл хүнсийг гэртээ хүргүүлэн аваарай. Чанарыг мэдэр байгалаас шууд ханд. Бид тэргүүн жимс, тэргүүн чанарыг эрхэмлэнэ. Орос чулуун халаагуур Эплеко ердөө 400 ватт зарцуулагдах тогны хэмнэлттэй. Гадаргуу дээрээ 90 градус халж 8-9 м2 халаана. Тэплеко 10 жилийн баталгаа. Казахстан улсын номер 1 брэнд Саули. Сайн бичэн вафлийн өргөн сонголт. 1942 оноос өнөө хүртэл чанараараа танигдсан Арахат брендийн чихэр шоколад. Мөн Баянсуулу брендийн бүх төрлийн амтдаг Монгол улсад албан ёсны эрхтэйгээр өөний үнээр борлуулж байна. Жинхэнэ Казахстан амт, оригинал чихэр Монголд.